Яс түшиг битсэн номыг авах байгаа гэж нөгөө нэг номыг авчаад гэлтэй интер хийж байгаа байхгүй юу? Одоо би нэг юуг харуулахтай номыг ээж байгаарэ. За энэ ном нь тэгээд ч түшгээ биш ч талбаар явцгаа гэж би нэг камер барилдаг утас шиг юмтай болсон. Тэрийг одоо би танилд харуулах хэрэгтэй. Тэр нь энэ байна. Одоо энэ нөгөө машины голын төлөнд хийдэг утас тогтоогч ахгүй юу? Тэрийг ингээд авцсан байгаа. Чүүд яг ингэж барингууд яг болоод байгаа хгүй юу? Ингээд. Энд яг YouTube-ийг бараг зориулах гэсэн. Бас яг ингэж барихад бас яг болцсон. За тэгээ шууд талбаар явцгаа. За одоо би ингээд талбаар явж байгаа. Би жоо ханаад үлдсэн бааш. Ингээд талбай маань одоо харагдаж байна да. За одоо ингээд талбаар иргэд бараг орлоо гэж оролцсон байна дөө. За ингээд манай бэлчтэй бот шиг маань ингээд ийлсэн. Одоо тэг бид л оролцоож байгаа. Ингээд амар олон хүмүүс юм бүү. Араас хүмүүс. За тэгээд энэ ч манай камермен ингээд манай камермен маань жоохон юм ялсан болохоор энэний дууг би хасцсан байгаа. Ингээд түшиг маань надад гар үсээ зуралсан байгаа. Би бүр тулгамдж байгаа шүү дээ. Юм ярих уу гэхээр ялж чадахгүй тулгамдаад. Ингээд би гар үсийг одоо би таанд харуулж ийнэ. Амар гоё. Өөр фэн үнээс гар үсээ аваа гэж. Одоо ингээд хууцсан юм бэ. Ингээд өмнө нь гар үсээ зурхлахаас өмнө хүлээж байгаа. За ингээд одоо бага хүмүүсээ өмнө хүлээж бичсэн. За ингээд түшигтэй авахулсан зураг маань. За тэгээ та нар энэ ч байсан байж магадгүй. Энэ ч яг байсан бол комент хэсэгт бичээрэй. Өнөөдөр бас түшиг маань байгаа. Өчигдөр би түшигтэй уулзсан шүү дээ. Тийхтэй өстой амар гоё. Яаш бүр ирэхтэй байхгүй амар харагдаад гэж бараг амар сүлтэй бүр яг тийрээ. Тэгээ бид л чи бүр арилуулаад бэлчтэй удаа илчээ гэж арилаад бүр. Тэгээ бүр амар гоё. За тэгээд шууд бичлэг ба энэ сэгэд өнгөрлөж байгаа. Лайк болон subscribe дараарай. Энэ сэтэл яг зураг ороогүй вэ гэхээр энэ утасны багтамж яг дүүцсэн байгаа болохоор би зураг оруулаагүй байгаа. Тийм болохоор лайк болон subscribe дараагаарай. Одоо түшиг ингэж дуурайс. Лайкад ихэлцээ бүртгүүлээрэй. За тэгээд лайк болон subscribe дараагаарай. Тэгээд дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баярлалаа guys.